За нийт үзэг сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргье. Шинжлэх ухаан танин мэдхийн Одмөндөр сувгийн Их Монгол улсын түүх нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болж байна. За энэхүү нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Маратхан Бэдүхэн бэлтгэрүүлдэг. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр уяг гурил ажиллаж байгаа. За өнөөдрийн сэдв. За өнөөдрийн сэдв бол андлын үлгэр жишээ болсон борч гэсэн сэдв байгаа. За тэгэхээр мэдээж хүн болгон мэдж байгаа Чингис хааны хамгийн баг залуугаас эхлээд нөхөрлсөн борч гэдэг хүний талаар ярина гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр мэдээж энд юу ярих хэрэгтэй вэ гэхээр борч гэдэг хүний нэрийн талаар эхлээд нэг хэдвэрт ярих хэрэгтэй болчиход байна. Сүүлийн үеийн дэлгэрэнгүй тайлбартаа Монголын нууц товчоо энэ судалгааны бүтээлд бол борчуу гэж бичдэг болсон байна. Зарим нь хаалтан дотор бол богоорчуу гэх мэтлэнгээр бичдэг болсон байна. За тэгэхээр борч гэдэг хүн бол мэдээж Их Монгол улсын төр нийгмийн зүтгэлтэн, цэргийн, жанжин, ноён хүн. За Тэмүүжин баг залуу насндаа бол хэд хэдэн аюул заналд учирсан байдаг. За энэ аюул занал гэдэг нь болохоор 9 наснда нас хүртлээр бол хамаг Монголын баг хаан шахуу байсан Исүүхэ Баатарын ууган хүү гэдэг утгаараа нэлээд нэр хүнд алдар нэртэй байсан боловч 9 наснаас хойш Исүүхэ Баатарыг нас оронгуутал ёстой нөгөө хөмөрсөн тоогоо шиг амьдрал нь шал өөрөөр иргэдэг. За энэ үйл явдалтай холбоотойгоор мэдээж Тэмүүжин хэсэг өсвөр насны хүүхэд байхад нь тайчуудын таргуудаа хэрэлтөг, хурганы ус гоожв, төлгөний ус төлжв. Исүүхийн хүү өсөж том болов гэх мэтлэнгээр авчираад бурхан халдун ууланд 9 хоног баригдсан нуугцны эцэст хорогцны эцэст баригддаг. За ингээд бол энэ бол одоо орчин үед нь шилжүүлээд бодоод үзэх юм бол бага насны баг травмата болох хэмжээний үйл явдал гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр энд бол Тэмүүжингийн хамгийн анхандаа үзсэн зовлон бэрхшээлүүдийн нэг томоохон бэрхшээлүүдэд яалчгүй орно. Гэтэл дараагийн хэсэгхэн хугацааны дараа хоёр дахь том бэрхшээл тулгардаг. Энэ юу гэхээр мэдээж амьдрал бол тийм сайн биш байгаа. За тэгээ амжиргааг нь ганц аргуулдаг 8 шарга актыг нь яг нүдэн дээр нь хасар Тэмүүжин хоёрын нүдэн дээр нь туугаад аваа явцдаг. Билгүүдээ гэдэг дүүн бол таргунд яваад шүн орой болсон хойно октор бор морийг нурууг нь хотоотлон таруу гачаад хүрээд ирдэг. За энэ мэтлэнгээр 17 16 7 настай л хүүх байгаа шүү дээ. Тэгээд хасар дүүн би явъя гэсэн чинь билгүүдээ би явъя гэл. За та хоёр чадахгүй би явъя гэд ингэ явдаг. За явсаар байгаад нэг хэсэг 3 өдөр явсны эцэст нэг өглөө ингээд мандах нарны ингээд туяанд ингээд нэг хүрээнд ирж байгаа байхгүй. За энэ хүрээ бол нахуу баяны хүрээ. Тэгээд за тэр хүрээний ингээд булан хэсэгт ингээд баахан адуу илчиж байгаа. За энэ адууны захад бол нэг сайн хүү гүү саагаад байж идэг. Очоод сураг явдал бүх юмудаа хэлсэн чинь за энд бол тэр 8 шаргах туулсан хүмүүсийг харсан нөхч за өнөөхөн өглөө баг ингээд нар ингээд жаргах алдаад гэж байгаа. Нар ингээд мандахын алдаад гэж байгаа байхгүй. Энэнгүр тууж явсан гэж хэлдэг. За тэгэхээр юм алдчихлаа гэдэг зүйлээ хэлсэн За энэ цагаас хойш эхлээд борч Тэмүүжин хоёрын хамтрал гэдэг зүйл эхлэх байхгүй. За энэ хамтрал эхлэхээс өмнө бас нэг юм болж байгаа. Тэр нь юу гэхээр Тэмүүжинд энэ амьдралд маш том сургамж болсон энэ үйл явдал бол борчд бол маш олон нөлөөсөн Гэхдээ ганцхан Тэмүүжин Их Монгол улсын Тэмүүжин Чингис хааныг хараад үзье. За Чингис хаанд бол яг өөрийнх нь хэд хэдэн удаагийн үнэнчээр зүтгэж исэн маш том ноёдууд өөрийгөө бол ант нөхөрт ноёдоор хүрээлүүлсэн хүн шүү дээ. За тэгэхээр эндээс бол дурдах юм бол 4 хөлөг баатар буюу борч, мухлай, борхууд, чулуун дүр байдаг. За 4 хушууч буюу 4 нохос гэж ярьдаг ноход гэдэг. За энэ дээр бол зэлэм, зэв, хувлаа, сүбэд. За үүнээс гадна бас нэг 2 чухал хүн байгаа. Энэ 2 чухал бол яг манлай цэрэгт довтолдог. За энэ дээр бол яг хэрэтийн хэрэттэй байлцантай айн дээр хардаг шүү дээ. Хим миний өмнөөс хушууч болдог. Дайдах уу гэсэн чинь Чингис хаандын өмнөөс би байлтаа гэд хууль дээр ноён хэлдэг. Дараа нь бас зорчидаа гэж хүн байгаа За энэ хоёрыг ингээд бодоод үзэх юм бол ер нь атгсан гарнаас илүү хүнээр өөрийгөө үнэнч зүтгэх хүмүүсээр хүрээлүүл чадсан ийм хүн байгаа байхгүй. За борч тэр дундаас бол яг ямар онцлогтой юм бэ? Ямар хүн бэ гэдгийг бол тодорхой ярих хэрэгтэй болчиход байгаа. За борч бол Аруулаад аймгийн Нахуу баяны Нахуу баяны Ахмад хүү. За Нахуу баяны яг нуус товчонд бол Нахуу баяны ганц хүү гэж ярьдаг боловч дараа нь дүү мөгийн тухай гарч ирдэг За Аруулаад овогтон бол Тэмүүжингийн 6 дугаар үеийн үг, Хайдуугийн 2 дугаар хүүгүүн, Чэжүүн өртөөгийн 3 дугаар хүүгүүн Аруулаадын хойц гэж байгаа байхгүй. За тэгэхээр эн чинь бол хідэн үе дэшегээ явах юм бол баг хамаатан шахуу болоо явчихж байгаа. Ийм юм харагдаж байгаа. За борч бол Аруулаад овгийн Нахуу баяны хүү гэдэг нь энүүн дээр яг юу хэлэх вэ гэхээр Нахуу баян гэж юм бэ? За харин яагаад баян гэж
Яагаад тэгж дутагддаг вэ? Яагаад тэгж дутагдаад байгаа юм те. За ярихаас өмнө чамд ямар нэгэн санаа оноо байна уу? Уу яг нахуу баян гэсээр гад анханаас тэгж байгаа юм л та. Зүгээр үйл явдлыг харахаар одоо баян чинэлэг айл ч юм уу те. Гэтэл баян чинэлэг айлын хүү өөрөө гүгөөс хаа зогсож штэ те. Гэх мэтлэн. Тэгэхээр аавын хүмүүжил ч юм уу нэг тиймэрхүү талаасаа бол бас дажгүй гэр бүлийн хүмүүжилтэй ч юм уу тиймэрхүү байх юм болов уу гэж зүгээр яг үйл явдлыг нь хараад ингэ бодох. Ямар гоё юм бэ? Яг наач нь аахгүй. За би яг чи нэг миний бодож ирсэн зүгээр дотор ингэ бодож ирсэн юм хэлчлээ. За тэгэхээр нахуу баян гэдэг бол те яг ямар утгатай үг вэ гэдгийг эхнээс нь хөөж үзэх юм бол энэ талаар судалсан судалгаа бол гаад амгаа Монголын нус товчоо хэмээх одоо яг миний ашигласан бүтээл бол хоёр дахь хэвлэл бөгөөд яг ингээд тэрнийг нэрхлэж гаргасан хүн бол одоо хил утга зохиолын хүрээлэнгийн захирал байсан бэлгүүдээ доктор байхгүй. Улаанбаатар их сургуулийн одоо утга зохиолын техникийн эрхлэгч байсан. Бид нар бас хамт ажиллаж исэн хүн байхгүй. Тэгээ сайн мэдээд байгаа. За энэ хүн 2024 онд яг эрхлэн хэвлүүлсэн. За энэ бүтээлийн 479 төгрөг хуудсанд ийм өгүүлбэр байгаа. Нахуу баян гэсэн одоо тий хүний нэрийг хятад үсгийн галгаас хэнишгүй. Нагуу баян. Пело. Нахуу баян. Гих зэргээр ингээд сэргээс нь сүүлчийнх нь илүү ойр болов гэж бодож байна. Нахуу баян гэсэн нь энэ хүний нэр бол зарим түүх бичлэгт лаха баян гэж гардаг бөгөөд бодвол авиа сэлгэлтийн хэлбэр баг. Гэвч энэ баян хүний өвөлжөө цуслан байсан болов гэж бодмоор газар одоогийн Булган аймгийн Дашинжилэн сумын нутаг Лахуу баян гэж хоёр ч уулын нэр байдаг нь хөлөг борчийн аавын нэрээр нэрлэгдсэн газар байх гэж бодогдно. За. Учир нь Хангар хааны зүүн талын шовдрог болох Нахуу гүн гэх хан гэдэг уулын дээрээс 8-ны Таян хаан Жамуухтай хамт зогсож байгаад Тэмүүжний тэр одоо манлаа хошуучилж орж ирж байгаа тэр цэрэг ирсийг гайхсан Жамуах түүнд нь ингээ гайхуулж тайлбарлсан энэ зүйлийг хоёулаа энэ дээрээс ажиглаж байсан гэж Монголын нус товчонд гардаг. Бүр 95 дахь одоо ингээ зүйлд те. За мөн яг энэхүү Лахуу хаан уулыг нэрлсэн болов уу гэж санах бөгөөд Лахуу баян уулсыг Нахуу гүн буюу хан уулын нэр мөн гэж Перлегуач гэсэн үүнийг дэмждэг гэж байгаа. За тэгэхээр Нахуу гүн гэдэг бол Булган аймгийн Дашинжилэн сумын нутагт байсан байх магадлалтай гэсэн энэ нэг санаа яваад байгаа. Тэгэхээр хөдөөгийн бэлтгэл хэлээд байна. Перлегуа дэмжсэн гэхээр тий. За тэгээ мөн зарим судлаачид бол Нахуу баяныг урт дурын хүн байсан гэж үзсэн байдаг. За одоо энд нөгөө нэг чиний саний ярьсан ярианы чинь тайлбар хэсэг орж ирнэ гэсэн үг байхгүй. За нэгдүгürt бол урт дурын хүн гэдгийг бол хоёр янзаар тайлбарласан байгаа даа тэгэл та. Тэр нь юу гэхээр за яг би нэг зүр өнгөцгөн хэлээд явчихад бол за Орос судлаач нар те энэ судлаач нар бол ингээ энэ урт хугацааны хүн гэж орчуулдаг гэж байгаа байхгүй урт дурын хүнийг. За тэгээ энэ яг ямар учиртай юм бэ гэдгийг болохоор Монголын нийгэм бүтцийн талаарх ингээ мэдээлэлтэй нь харьцуулаад үзэх юм бол за энэ яг урт дурын хүн гэдгийг тэр судалсан судлаач бол Чингис хааны байлдан дагуултын дараа хуучин эрх ям шинэ албан тушаал алдсан хуучин овгийн язгууртнуудын төлөөлөгчдийг хилж байгаа гэж дүгнсэн баг. За энэ дээр бол бас байж болохгүй гэх газаргүй. Нэгдүгээр юу гэхээр Чингис хаан бол яг тэр ойр төрлийнхаа язгууртан хүмүүсүүдийг гэдэг ч юм уу төрийн өндөр албан тушаал томилхоос илүүтэйгээр өөрт нь үнэнчээр зүтгэжсэн анд нөхөд те энэ хүмүүсийг өндөр албан тушаал томилсон байдаг. За хоёр дахь хувилбар. За хоёр дахь хувилбарыг болохоор зарим судлаачид урт дурын хүн. Энийг болохоор эрх чөлөөт хүн сайн дурын хүн гэсэн утгаар хэрэгэлдэг гэж байгаа байхгүй. Дур гэдэг утгаас болоод. Тэгээ миний санахад бол нэг ийм зүйл байгаад байдаг. Монголын нус товчоо гэсэн ийм судалгааны бүтээл жил болгоо ингээд нэг хэсэг агуух юу явдаг гэсэн байхгүй. Эрдэмтэн судлаачдын одоо нэлтгэлийг агуух хилцүүлдэг байсан. Энэ судалгаан тэр нэг урт дурын хүн гэдэг зүйлийг бол ингэж тайлбарласан байдаг. Тэрэн дээр яг тэр Монголын нус товчооны яг энэ үед тэгээ одоо дөнгөр оршиж олон улс байлж орондоо ч унтах завдалгүй ололдон булаалтж байв гэдэг. За энэ нэг ийм нийгмийн нэг ийм замраагүй орой босгоо яагаад байгаа штэ. Энд нөө Исүхэ Баатарыг нас барсны дараа Тэмүүжинг орхиод тэг ингээд нүүж явж байгааз энэ нүүж явж байхад тэр дотор гэдэг ч юм уу тэндээс арай тусдаа өөрийн гэсэн бие даасан ямарваа нэгэнд таргуудаад ч юм уу эсвэл одоо тэ даридаа отчихч гэдэг ч юм уу тэ тэд нар захирагдахааргүй ийм хэмжээний хүмүүс бас байсан. Хэсэг хүмүүс бүлэг хүмүүс байсан. За энэний нэг нь бол Нахуу баян мөн гэж хэлсэн баг. За тэгээ Тэмүүжингийн хүчирхэгжилтийн нэг гол шалтгаан нь бол одоогийнхоор бол энэ урт дурын хүмүүс гэдэг те энэ хөрөнгө чинээтэй хүмүүсийг өөртөө татаж чадсанд нь бас байдгиймаа гэдэг ийм санааг бас цогцолсон байгаа. Тэгэхээр сая хоёр судалгаа бол хоёулаа нэг хоёр өөр тесрэг те өөр цагаан цагийн хувьд тэр
байр байдлын хувьд ч тэр хоёр өөр юм хэлж байгаа. Гэхдээ энэ хоёрын алиг нь гэдгийг нь одоо тий эсвэл өөрч тамаг бас байж болох юм. Урт дурын хүн гэдэг дээр. За тэгэхээр ямар ч сан ахуй баян бол тухайн үедээ бол мэдээж түүхэн үйл явдлаар нь харах юм бол хөрөнгө чинээтэй. Малх үйтэй тий боорчин хэлсэн үг байгаа штэ. Миний эцэг бол ахуй баян. Миний эцгийн хураасан хөрөнгө тий миний насанд элбэг хүрэлцэнэ гэж хэлж байгаа санаануудаас нь харах юм бол ямар тач хөрөнгө чинээтэй баян 8 шар гахтаас хэдийг авах гэхэд нь Муухай гацдгиймээс. Яачмаар гэж. За ямар тач тэгээд саяны тэр тий боорчин хэлсэн үгэнд бол нэлээд харагдж байгаа сте тий. За энэ мэтлэнгээр ярих юм бол одоо боорч гэсэн хүний нэр. За өнөөдрийн яг дугаарын гол баатар маань тий энэ хүний нэрийг бодвол тусгайлан судалсан нэр зүүн судалгааг бол би одоохонд бол олж харсангүй. За ямар утгатай гэдэг ч юм уу нэг үрчилсэн нэгэн сэдвүүд энэ судалгааны өгүүлэл ямар тач олж харсангүй магадгүй байж магадгүй. Байвал манай сонсогч нар маань тий бас надад санал болгоорой. Энэ дугаар бол бас ингээд зүгээр нэг дугаар болоод өнгөрчих зүйл бас биш юмаа гэж хэлээ. За боорч гэсэн хүний нэр бол тий боорч буюу богуурч гэсэн нэрийг хятад гайлыг үсгнээс хээнийшгүй бол тий боорчу гэсэн сэргээн бичсэн гэж байгаа байхгүй. Га дамгоо Монголын улс орчонд тий. За тэгэхээр га дамгоо энэ үгийг ингэж хэлсэн байгаа. Бидний бодоход 14-р зууны галиглагч нарын ташаа дуудлага мөн гэж бодно. Үүнийг судлаачид их төлөв хэний шиг дагаж энэ нэрийг ингэж сэргээдэг боловч уухта энэ нэр нь багуурчи. Багуурчи гэдэг нь тогооч гэсэн үг байгаад гуйлагдаж богуурчи гэж нэрлэгдэх болсон байж магадгүй юм аа. За. Юу ч болсон эртний худам Монгол бичигт үгийн 1-р үед о орсон бол түүний дараа их төлөв уу их шиг ордог ёс байсан тул богуурчуу тий биш богуурчи эсвэл багуурчи байх нь зөв гэж бодно гэж. Гэхдээ бид богуурчи ноёныг угаасаа багуурчи тогооч нэртэй хүн байсан байх нь зөв гэж бодож байгаа гэдгийг хэлсэн байгаа. За учир нь тэр хүн ажил мэргэжлийн нэртэй хүн байсан учраас Чингисийн цадиг зэрэг эртний түүх бичлэгт багуурчи гэж бичиж байсан байх гэж бодож байна. Тийм биш бол 14-р зууны галагч нар шиг богуурчуу гэж бичих байсан гэж бодно гэж. За Аруулаад овгийн ахуй баяны ганц хүү боорч тий Тэмүүжний учир явдлыг сонсоод гэртээ харилгүй үйл явдал явж байгаа. Одоо нэг үндсэн үйл явдал руу орж байна тий. За энэ үйл явдал бол мэдээж эхнээсээ ахуулаад боорч бол эрсдэл гэдэг зүйлийг өөртөө шууд үүрээд эхэлсэн. Энэ нь юу гэхээр өөрийнхөө адуугаа хариулах, өхрөө тэр одоо саах одоо гүүгээ саах гэдэг ч юм уу тий малаа маллах энэ нь чухал байсан уу эсвэл анд нөхөртөө туслах байсан уу гэдэг нь бас харагдж байгаа сте тий. За ингээд энэ дээр бол яасан бэ гэхээр 90 муу нэгэн буй за тий би чамтай одоо нөхцөө гэж одоо унсан морийг нь сольж өгөөд октор бор морийг нь сольж өгч байгаа тий. Орог шунхуул морио унуулж байгаа байхгүй. За ингээ унуулад хоёулаа тэрийг ахаад хэд хоног одоо ингээд араас нь мөр мөшгөөд явж байгаа. За ингээ мөр мөшгөөд өглөөг нэг нар уул таших цагт гэж байгаа байхгүй. Нар уул таших гэдэг нь болохоор ер нь бол одоо жоохон орой болох чинь гэсэн үг шүү дээ. За яг энэ үед тэр нэг одоо дайсны хичээ да тий одоо нэг эсрэг талын одоо нэг дээрэндээ даваа явчихсан энэ хүрээний гадаа ирж байгаа. За хүрээний гадаа ирэнгуудаа тэр хүрээний 8 шар гахта Тэмүүжин харчингуудаа боорч анд чи энд үлдээд хүлээж. Би очоод атууга тий 8 шар гахтаан туугаад хүрээд ирэх гэсэн чинь би тэр холоос энэ хүртэл чамтай тусалж ирчээд яаж одоо энд чамаа ганцаараа гинэ болох хамтдаа довтолж орсуугаа гэж. За ингээ хамтдаа довтолж оронгуудаа тэр ахта буцаага туугаад авчирдаг. За туугаад ингээ тэр ингээд ахтуудаа ингээ хөөгөөд ингээ явжсэн чинь араас нь одоо нөгөө дээрмч чинь морьтой хөөж эхэлж байгаа шүү дээ. За яг энэ морьтой дотор цагаан морьтой улаан дээлтэй гэж байгаа байхгүй. Хүн уурга барьсан нэлээд ойртоод ирж байгаа үед нь боорч энэ үгийг хэлсэн байдаг. Тэмүүжин анда наад нум сумаа надад ац надад өг би харуулцуугаа гэж байгаа байхгүй. За яг энэ үгэнд нь Тэмүүжин болохоор анд миний өмнөөс те эрсдүүзээ би харуулдъя гэдэг. За ингээ хоошоо хараад харуулад явжсэн чинь нөгөө уурга барьсан улаан дээлтэй хүн чинь те уургаас ингээд савсчулсараад ард нь хоцронгууд нь араас нь нөхөж ирж байгаа хүмүүс ээлж дараалан гэж ойртож ирээд нум сумд нь ингээ харуулах гэдэг ч юм уу. Ингэж явсараад нэгд үдэш орой болсон хойно хоцроод үлдчихэж байгаа байхгүй. Энэ үйл явдлын дээр те ахад хэд хоног явсныхан дараа нахуу буюу одоогийн нэг булган ангид ашин жилэн сум те өдөөгөө бэрлагуу хэлсэ га тамгуу хэлснээр за энэ одоо нутагт нь хүрээд ирж байгаа гэсэн. За энд ирсэн гэхээр энэ хоёр хүн хаашаа явсан бэ гэдэг санаа гарч иж байгаа тийм. Баруун тишээ явсан. Яаж тарах гэдэг. За тэгээд энд ирсэн чинь боорчийн аав нахуу баян дээр нус нулимсантай холилдсон хүүхдэд хараад нэг уйлаад нэг загнаж үзээд тэг гих мэтлэнгээр явдаг. За энд нэг
зүйл гарч иж байгаа. Энэ юу гэхлээр Тэмүүжин бол яг тухайн үед те нэг айгүй хүнд хэцүү нөхцлөөс анд нөхөр гэж хинбэ гэдгийг харж эхэлж байгаа байхгүй. За энэ үйл явдал бол мэдээж Тэмүүжингийн гаргасан нэг шийдвэр байгаа. Тэр нь юу гэхлээр дүүнэрээ нэгдүгürt явуулаагүй шүү дээ. Тэр нь дүүнэргээ эрсдэлд оруулахгүй гэж бодож байгаа шүү дээ. Тийм биз дээ. Ямар нэгэн байдлаар эрсдэлд оруулахгүй гэдэг зүйлийг. За нөгөө талаас нөхөрсөн андтаач одоо ингээд чин үнэн гэдэг зүйлийг одоо боорч бас нэг боорчин хэлсэг байгаа байхгүй. Тэрний хэлсэн цөм үг бол тэрний хэлсэн бүх үг бол Тэмүүжингийн зүрх сэтгэл шингэж үлдсэн баг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр өөрийн үе тэнгийн эрэмгий дайчин нэгэн сэтгэлдээ үл таних залуу эр өөрийг нь тоож үнэнчээр тусалсан Тэмүүжинд бол яг тухайн үед бол Тэмүүжингийн талаар бодоод үзэх юм бол амьдрал өдөрт хэцүү. Нөгөө нэг таргуудаа хэрэлдэг гэдэг ч юм уу тий. Эсвэл нэг байр суурь нь гангасан одоо баян тансаг биш амьдралтай. Энэ үед бол Тэмүүжинд өөрт нь урам зориг өгсөн энэ үйл явдал болж орж байгаа байхгүй. За өөрөөр хэлэх юм бол олзны төлөө биш нөхрөлийн төлөө үнэт зүтгэх боорчийг осно нь Тэмүүжинд асар ихийг ойлгуулж ирээдүйн одоо шатар ноёд жанжид тий. Энэ баатар эрсээ сонгох гол баримтлал нь бол чин үнэнч сэтгэлээр чин үнэнч энэ шудраг занг энийг харж байгаа байхгүй. Энэ нь бол нөө боорчоос хамгийн түрүүлээд олж харсан эр хүнд байх зан чанарын тухай зүйл гэсэн үг. Энийг нөө Монгол ардын зүрх зүйн хэлдэг дээ. Зовх цагт нөхрийн чанар танигдана гэж. За энэ бол Монгол сургамжийг бол Тэмүүжин бол яг өөрөө боддороо биеэр мэдэрсэн үйл явдал гэж үзэж байгаа. За хоёлаа хамтран ажиллаж байгаа залгаа. За тэгээ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар өрх бүрийн хэрэглээ уяг гурил ажиллаж байгаа. За уяг гурил компани маань энэ бүхэл үрийн гурил тий бүхэл үрийн гурилыг үйлдвэрлэхэд тусгаалan зориулсан Америк технологиг Монголдо нутагшуулж амжилттай нэвтрүүлэн хэрэглэгчтэй хүргээд байгаа. За уяг бүхэл үрийн гурил нь болохоор Улаанбуудаг хальстанд бүхлээр нь терэмдэн гаргаж авдаг тул шимт хижээлээ бүрэн хадгалсан байгалийн хамгийн үн цэнтэй гурил юм аа. Ялангуяа хүний биеийн бодис солилцоог дэмждэг эслэг нь Улаанбуудан хальсанд ихээр агуулгадаг. За одоо нэг ингэдэг юм уу та. Хуучин бол одоо нэг чулуун болон термэрмэж үт юм уу те ингээд термдэд хэрэгэлдэг байж л те тэгэнгүүт тэрнийгээ одоо нэгэсэндээ хүндрэлэгтэн те илүү сайжруулна гэх те дахиад ингээд ботлуураар ч юм ямар нэг юм термэр оруулаад ингээд одоо нөгөө дээд гурил гэдэг ч юм ямар нэгэн гурилыг гаргаад авлаа. А тэгэхдээ яг нэр эрүүл мэнд тал руугаа гэдэг одоо эргээ бодохлоор байгалийн бүтээгдэхүүн гэдэг чинь өөрөө одоо нэг эрүүл гэдгийг ингээд цогцлол гаргаад ирсэн бүтээгдэхүүн байсан юм байна гэд бас хүний одоо хэрэглээнд бас эргүүлээд тэр нөгөө нэг удаагийн ингэсэн нөгөө Улаанбуудаг хальстанд хэрэмдэх мэрэмдэх те энэ зүйлүүд чинь хүний биеийн тэр нөгөө ходоод гисний үйл ажиллагаанч гэдэг юм ингээ хэрэгтэй байдаг юм байна гэсэн ийм хүү зүйлс эргээд хүний амьдралд орж ирж байгаа. Тэрний нэг нь бол яа харахгүй энэ бүхэл үрийн гурил те бүхэл үрийн гурилаар хийсэн талах малах гэсэн их гоё байдаг шүү дээ. За тэгэхээр бүхэл үрийн гурилын эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусна гэх юм бол түрүүний хэлжсэнээр ходоод гидсний үйл ажиллагааг дэмждэг. За бүдүүн гидсний эрүүл мэндийг бас сайжруулна. Зүрх судасны өвчнөөс өрчлөн сэргийлэхэд туслана. Хит тархалтаас бас сэргийлдэг. Цусны эргэлтийг дэмждэг. Бодисын солилцоог бас идэвхжүүлдэг гэсэн байна. За тэжээлэг чанарын хувьд гэх юм бол эрдэсийн агуулмж өндөр, витамин B1, B2, B6, E, PP амин дэмэр баялаг, байгалийн гаралтай, шим тэжээл ихтэй гэжээ. За тэгэхээр уяг гурил маань бол өрх бүрийн хэрэглээ гэдэг. Тэр урааныхаа дагуу Монгол улсынхаа 21 аймгийн бүхий л томоохон зах худалдааны төв, сүлжээ дэлгүүр болон Улаанбаатар хотын бас 9 дүүргийн зах худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнүүд та бүхэндээ хүргэн ажилдаг байгаа. За ингээд энэхүү нэвтрүүлгийн манаас дэмжин ажиллаж байгаа өрх бүрийн хэрэглээ уяг гурилын хамт олондоо талхснаа илэрхийлье. Баярлалаа. За уяг гурилын хамт олондоо маш их баярлалаа. Би өнгөрсөн амралтын өдөр буюу хагас өдөр гэртээ яг уяг гурилаар нэг жилийн гурил өгсөн шүү дээ тий. Тэрнгээр нь одоо бууз хийж идсэн шүү. Дандаа бууз хийдэг. Гоё шүү дээ. Түр ингээд маш том бууз. Яг гарахгүй бууз хийдэг юм байлээ. Буузыг ингээд айгүй томор чимэглээ. Би зургийн дараа чам руу явуулдаг гэж. Үүнээс хойш бууз хийхээр бол уяг гурилаар бууз хийхээр бол чам руу явуулъя зургийг. За тэгээ. За тэгээ уяг гурилын хамт олондоо талхснаа илэрхийлье. Баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр энэхүү уулзалт бол Тэмүүжингийн амьдралын хамгийн хүнд хэцүү үед тохиосон бөгөөд боорч болвол итгэл даах чадвар. За танихгүй хүн амь насаараа дэнчин тавьж тусалсан. За шудраг зан. Адуу эргүүлж өгснийхөө төлөө ямар ч шан харамж аваагүй. Зүн сов. За Тэмүүжиний ирээдүйн их хүн болохыг зөнгөөрөө мэдэрсэн. Тэ анхны хүн бас байж болох гэдэг
Зөв хэлжилж байгаа байхгүй. Мөн зөвхөн нэг удаагийн энэхүү үйл явдал боорч мөн адил нөхрийнхээ төлөө өөрийгөө болоод хідэнтэй эрсдэлд оруулж байгаа шүү дээ. Би сайн нэг хэлчихлээ шүү дээ. Шууд гэрийнхэн гаднаас гараад. Гэрийнхээ гаднаас нэгдүгээр гараа явчих чинь, хоёрдугаар тэр дайсны хүрээ рүү орох уу үгүй юу гэдгийг шийдэж чинь, эрэхтэн бас тулалдыг ном сумаа надад үг гээл те. Энэ мэтлэнгээр ингээд явхад болвол ер нь тэм боорч болвол те яг эр хүн Монгол эр хүн яг ямар байх ёстой вэ те гэдэг яг энэ зүйлийг бол маш сайн харж байгаа. Маш сайн харуулж чадж байгаа хүн гэсэн. Ирэмгий байна те. Ирэмгий. За 15-аас 16 настай орчим Тэмүүжин хүн Монголын тал нутагт үнэн шударга сэтгэлд эрэлхэг дайчин илдэг тусч эр нөхөр байхыг биеэрээ мэдэрч ийм хүмүүсийг өөртөө татаж нөхөрлүүл их хэрэг бүтээж болохыг бүрэн утгаар нь ойлгосон үйл явдал. Бас өөрийн эрч чадлыг анх удаага шалгасан бөгөөд өөрийн хүчиндээ итгэл зоригч бас Чингис хаанд буюу Тэмүүжинд нэмэгдсэн байж байгаа. За ингээд насан туршдаа боорчиг үнэн шударга сэтгэлднийг хүндтгэн дээдлэх болсон нь энэ цаг үеэс эхлэлтэй бөгөөд түүний амьдралдаа баримтлсан энэ зарчим гайхамшигт амжилт олохын нь бас нэг гол үндэс тулгуур байгаа байхгүй. Тэгэхээр энэ хамгийн гол үндэс тулгуурыг нь анд нөхдийн хуваар андлын хуваар бол хэн одоо ингэж Тэмүүжинд итгэл найдвар өгсөн бэ гэхэлэр боорч байх боломж өндөр гэдгийг хэлээд байна. Одоо тэр үед яг энэ үйл явдлыг ингээ харах юм бол Тэмүүжний хувьд найз байхгүй. Тэ? Яг үнэ. Найз байхгүй. Дүүнэртэйгэл байгаа шүү дээ, тэ. Тэгээд нөгөө гэр орон иргэн тойронд нь хүн амтан байхгүй гэл. Тэгээ байж итэл нэг адууга алдчихж байгаа. Түүнийхээ араас явъя гэхээр ганц эрэхтэй том хүн өөрөө байгаад байдаг. Дүүнэр нь бас хамт явчих гэдэг. Тэд нар арай л болоогүй байгаад байдаг. Тэгэл одоо юу ч болсон бай тэрийг олж ирийг л араас нь явж шүү дээ, тэ. За тийм ч учраас боорч бол Тэмүүжин асуусан байгаа шүү дээ. Би 8 шаргаасаа яг хэдийг нь авах вэ? Чи хэдийг нь авах вэ гэд хэлсэн чинь боорч бол би ямар нэгэн шан харамжийн төлөө зов зүдэрж яваад анд нь чамд туслая гэж бодоогүй маа. Зөвхөн одоо ингээд чиний ингээд байр байдлыг чинь хараад туслая гэж бодсон болохоос биш олзны төлөө ингээгүй. Би бол нахуу баяны ганц хүү, миний эцгийн хураасан хөрөнгө болвол надад элбэг хөрөлцнө гэдэг энэ үгийг хэлээд байгаа шүү дээ. За ингээд замдаа Тэмүүжин бол боорчийг тусдан талархаж одоо ингээд саяны үйл явдал болсон нь өөрөө болвол Тэмүүжин ч гэсэн хүний ач тусыг мэддэг гэдгийг харж байна. Боорч өөрөө бас ядарсан хүн ч юм уу одоо ингээд ядарч зүдэрч яваа хүнд яаж туслах вэ? Энэ боорчийн бас өөрийнх нь ерөнхий зан төлөв нь эндээс харагдаж байгаа гэсэн үг байхгүй юу? За ингээд энэ хоёрын нөхрөл энэ хоёрын одоо ингээд найз нөхрөл гэдэг зүйл чинь эхлэн штэ. Яагаад вэ гэхээр энэ үйл явдлаас явчингуудаа Тэмүүжин гэртээ очоод одоо бүртөө үжинг авдаг, гуйж авдаг, дайсцанд очиж. За ингээд бүртөө үжинг авчирсныхаа дараа боорчийг нөхрөлийн хэмээн дуудулдаг шүү дээ. За ингээд дуудуулсан чинь юу болсон бэ гэхээр 3 мэргэд товтлдог үст. Товтлоод одоо нөгөө бүслэлтэнд. Тэгэхээр Тэмүүжин боорч хоёрын нөхрөлийн эхний хэсэг бол дандаа нэг юм аадар мата нэг бол 8 шаргаагч алж чадараас нь туугаад яваад байдаг, нэг бол дайснууд товтлж орж ирээл бурхан алдан ууланд бүгж нуугдаад байдаг. Энэ үйл явдалтай холбоотой болж тарах гэдэг байгаа байхгүй. Гэтэл бас ерөнхийдөө хэрвээ Гадамган болон Перлөган барьснаар барих юм бол тэдний гэр нь хэрвээ Хинтээ аймгийн бишээ Булган аймгийн Дашин жилэн гэх юм бол одоо Хинтээ гэж бодглохлоор энэ болтчих ингээд. За ер нь морг ингээл дайраад явах нь баг бас л хол зай шүү дээ. За та тий. Тэгэхээр адуугаар гэхэд чинь хичнээн өдөр явж очиж шүү дээ. За ингээд яг өмнөх түүхүүдийн ойлголт бүгдээ мэдж байгаа шүү дээ. Ингээд Чингис Тэмүүжин 1189 онд хар зүрхний хөхнөөрд яаж хаан ширээн суусан За ингээд Тэмүүжин хамгийн Монголын хаан ширээн суухад бол боорч бол идэвхтэй дэмжсэн бөгөөд цэргийн үйл хэргийг ерөнхийдөө захирах ахлах ноёноор томилогдсон байдаг. За ингээд үйл явдал бол ингээд байнга л яваад байгаа За ингээд 1199 онд Хэрээдийн Ван хаанд тусалж бүсэлтнээс авран гаргаж байсан. Тэр нь юу гэхээр нөгөө Ван хааныг чинь нөгөө хүрээндээ баахан гал түлээд өөрөө зүхтаад явцсан байсан чинь 8-ны Хөгсүү Сабраг Баатар чинь довтлдог үст. За ингээд довтлонгууд нь Тэмүүжингээс 4 Хүлэг Баатраа илгээгээч гэж. За энэ Хүлэг Баатруудын чинь донд чинь боорч бас очсон Хэрээдийн Ван хааныг авраал явж байгаа. Энэ үйл явдал. За дараа нь болохоор 1202 онд татартай хийсэн тулалдаан, 1203 онд Хэрээдтэй хийсэн тулалдаан, 1304 онд 8-ны эсрэг хийсэн тулалдаанд боорч бас чухал үүрэг гүйцэтгсэн. Энэ дайн болгонд чухал үүрэг гүйцэтгэж байгаа. За үүнээс бол нөгөө нэг бүтлгүйтэл гэдэг ч юм нэг зүйл гарч байгаа шүү дээ. Тэр нь юу гэхээр 1203 онд Хэрээдтэй хийсэн дайн байгаа. За энэ Хэрээдтэй хийсэн дайнд чинь өглөө босоод Чингис хаан хүмүүсээ бүртгэсэн чинь 3 хүн дутуу байдаг. Өгөөдөө борхуул боорч 3. Тэнгуут нь боорч борхуул 2. Өгсөнч сэгсэнч миний
хүүхдийг үл орхино Тий. гэж хэлдэг те. Энэ тулдааны дараа шүү дээ. Тулдааны дараа маргааш өглөө хүнөө боос. Тэгэхэд энэ үгэн дээр юу гарч ирж байна гэхэлэр боорчд хэр итгэдэг вэ? Чингис хаан. Аргагүй шүү дээ тийм биз дээ. Үнэхээр итгэдэг хүн байгаа учраас л тэгж хэлж байгаа байхгүй. Гэтэл нөгөө нөхцөл байдал юу болж хуурдгоос чи боорч нөгөө нэг ачаа атсан нөгөө нэг тэрэг унсныхан дараа тэр янгирцгийг нь авангуудаа тэ янгирцэг дээр нь суугаад хурж ирдэг тэ дайн тулдааны үед морин шархтаад моргуу болоод нэг хэсэг явж исэн чинь сэнгүүм рүү нөгөө хэрэгийнхэн бөөгнөрсөн яг энэ үед нэг ачааны тэрэг одоо нэг морь тэрэгний тэргийг нь буулгаад ингээ янгирцэг дээр нь суугаад хүрээд ирлээ. Чинь нөгөө сэнгүүн жамуух өдр байдаг тулдаан билүү? Нөгөөтл нь. Нөгөөтл нь жамуух байж байгаа жамуух нөгөө төлгөөг нь задлаад өгөөд явчихдаг тий. Энэ тулдаан гэсэн үг байхгүй. За энэ мэтлэнгээр ер нь бол яг л Чингис хаанд те үнэн шудраг зөвлөгөө өгч улс төрийн одоо хямралыг даван туулахад нь тусалж исэн хүн бол боорч мөнөөсөө мөн гэж байгаа байхгүй. За энд бас нэг зүйл байгаа. Тэрний юу гэхэлээ 70 нөмрөг хэмээх газар татартаа тулдаад байлцсан байгаа байхгүй. За энэ бол хожим Тэмүүжин Чингис хааны өөрийнх нь хэлсэн үг байхгүй. Боорчийг сойрхож хэлэхдээ хэлж байгаа. За тэгээ ингээ хоноход нь бол шүнжин орсон бороонд эзнээ норохгүй гэд тайван унтуулахын тулд дээр нь одоо ингээ те цув нөмрөг нь зогсохдоо гэж. Цув нөмрөг шүнжин зогссон. Чи шүнжин зогссон. Тэгтээ чи нэг л удаа хүлээс хэлсэн гэж байгаа. Сэлгэн гიშгсэн гэж байгаа. Байрлаа нэг л удаа гიშгсэн. За энэ бол юу гэсэн үг вэ гэхээр эзэн хааныгаа те өөрийнхөө ханд нөхрөө тайван амруулахын тулд өөрөө шүнжин бас ингээ зогсож бороонд өөрөө орж байгаа гэсэн үг шүү дээ. Ингээ зогсож чадсан гэдгийг бас нэг харуулж байгаа. За боорч бол яг Чингис хаанд яг эмчийн үнэнч нөхөрсөг уужуу сэтгэлтэй эрэлхэг баатар байсан гэдгийг бас эндээс харж болж байгаа байхгүй. За тэгээ боорч бол эв нэгдлийг эрхэмлдэг хүн байсан гэдэг нь нэгэн үйл явдлаас бас илхэн харагддаг. Тэр нь юу вэ гэхээр хүн хэдий сайн хэлхээс нааш сандаггүй гэж байгаа шүү дээ. Ер нь ухаанд хүний нэгэн шинж бол хатууч гэсэн үнэн үгийг зөвөр хүлээн өөрийн одоо шийдвэрээ нясаах нэг чадвартай байдаг гэж хэлж байгаа байхгүй. Монголын улс товчооны 242 дор зүйлд Чингис хаан авга Даридаг гэдэг авга ах нь байгаа шүү дээ. Исүүхэ баатрын дүү шүү дээ. За тэгэхээр энэ авга ах нь бол Хэрээдүдтэй нийлсэн. За Хэрээдүдтэй нийлж явсан нүднээс далд болгоё. Цаазлыг гэсэн үг байгаа байхгүй. Гисэн боловч боорч тэргүүтээ мухлаа шихийн худаг гур бол түүнийг ухаж мдэггүйд нь уучлал сугай. Сайн эцгий чинь багын нутагт гал голомтоо тэ утаага гаргаж явгээ гэж хэлсэн байгаа байхгүй. За тэгэхээр энэ бол нөгөө эв нэгдэл гэдэг зүйлийг бас нэгдүгürt маш сайн ухааруулж байгаа. Энэ үйл явдал. Магадгүй Чингис хаан энэ үгийг авга ахыгаа хорой гэж хэлэхдээ бусд нь нэг иймэрхүү хэлчихээсэй ч гэж бодож исэн ч юм билүү те. Яг ингээл хэлчихвэл яг болчих гээд байна гэж бодож исэн ч юмэр. Яг хэрэгтэй цагт нь хэрэгтэй үгийг нь хэлж байсан гэж хэлж болохоор байгаа байхгүй. За хожим Чингис хаан 1206 онд их Монгол улсын хаан болж гавьяатнуудыг томилох таашуу зэ. За нэг энэ өгүүлбэр мэдээж гоёор төгсөн шүү дээ. Гэхдээ энд бас нэг домог байдаг. Гэхдээ энэ домог бол яг тийм баталгаатай домог бол биш те. За энэ домогт бол 1206 оны их хуралдаан үеэр Тэмүүжин Чингис хаан хэмээх өргөмжлөгдсөн бөгөөд тэр өөрийн хамтрагчдад албан тушаал эрэх дарах хойрлож эхлэхдээ боорчийг мартсан төр үзүүлсэн гэж байгаа байхгүй. За тэгээ оройн Тэмүүжин одоо гэртээ араа те эхнэр бүртээ түүнийг мартамхай байдлыг нь төлөө зэмлээд Тэмүүжин боорчд ингээд чи боорчд яагаад одоо ингээд алтан тушаад өгсөнгүй вэ? Наад хүн чинь чамд одоо хамгийн их тус олсон хүн биз дээ те. Чи бүр багаас нэгж байгаа шүү дээ баг дөнгөж одоо сууж ахт нөхцөл байж лээсэн те. За ингээ хэлсэн чинь байхгүй нөгөө Тэмүүжин боорчд атаархчдыг төөрүүлэхийн тулд ийм үйлдэл хийсэн юм аа. Боорч одоо ч хааны талаар муу хэлэхгүй гэж мэлэгдсэн баг. За ингээд боорчийн үргэнд илгээс нь нууц туршуул тагнуулууд гэж байгаа байхгүй. Тэмүүжигийн тагнуулууд бас тагнаад байна шүү дээ, тэ. Тагнуулууд боорчийн эхнэр хааны ач одоо боорч эхнэр хэлж байгаа байхгүй. Хааны ач мэдэхгүй байгаад гомдлоход нь нөхөр нь буюу боорч хэлсэн байгаа байхгүй. Би хаанд зүтгэдэг нь талархлын төлөө биш ээ. Тэрч байтугай намайг өчүүхэн баг хоол ундаа байлгасан ч зүтгэх болно гэж хариулсан баг. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол Тэмүүжинд буюу Чингис хаанд үнэнч гэдгийг нэлээд сайн харуулад байна шүү дээ. Дараагийн өдөр нь бол хуралдаа дээр Тэмүүжин боорчин бүгднгийнхэн дээр нь тавьж баруун гарын цэргүүдийн удирдагч болгосноо зарладаг. Ер нь бол цол олгохдоо бол Чингис хаан зүүн төмний ноён Мухлай, баруун төмний ноён боорч. Өөрийнх нь хэлсэн үг гэсэн байгаа шүү дээ. Мухлай боорч хоёрын энэ их зүтгэлээр энэ их суурьнд суваа гэд тэ. Тэгэхээр ер нь бол Чингис хаан бол 1206 онд их Монгол улсыг байгуулсныхаа дараа яг түүний зүтгэлийг бол өндөрөөр үнэлсэн гэдэг санааг бас гаргаж ирж байгаа. Тэгээ ийм зүйл байгаа. За тэгээ боорч бол
Их Монгол улсыг байгуулсны дараах бас үйл явдлууд нь бас явж байгаа тийм. За инхээр 1209 оноос 1218 оны хооронд болсон Алтан улс болон Тангууд улсыг байлцсан энэ аян дайн. Энэ аян дайнд бол Чингис хаантай яг хамт биечлэн оролцож байсан гэж үзэж болж байгаа. За тэгээд энэ их хуралдаан үеэр бас нэг зүйл болдог. Тэрний юу гэхээр 1218 1219 онд нөгөө Отроор хотод Иналчиг ноёнд чинь тий 500 тэмээ бүхий 450 худалдаач нь ихэнх нь одоо мусульман одоо хоризмын худалдааччтэй энэ хүмүүсийг цаазлуулсандаа өсөл өсөж хяслыг хясаж гэж байгаа байхгүй алтан гаргамжаагаа таслуулсандаа Чингис хаан маш их уурлаж дайн хийх гээд их хуралдаа оролддог. За энэ их хуралдаа дээр нөгөө гэрээслийн тухай асуудал яригддаг тий хаан ширээний тухай асуудал яригддаг тий. За яг энэ хаан ширээний гэрээслийн тухай ярихад нь нөгөө цагаадаа зүч хоёр хоорондоо маргалддаг. За энэ үед нь бол зүчийг бол боорч цагаадаг бол мухлаа тий ингээд барьж тогтоож исэн гэж байгаа байхгүй. Тэрнээс гадна яг энэ үед нь бол боорч цагаадад тий зүв зүйтэй үгээр ятхан одоо синхруулж зогсоож чадсан гэдэг зүйлийг хэлж байгаа. Тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр төр улсын нэгдмэл байдлыг батлахад ахан дүүсийн ив найрамдал маш чухал болохыг бол сурган сануулж байсан гэдэг зүйлийг бас давхар гаргаж ирж байгаа. За үүнээс гадна 1919 оноос 1225 оны хооронд боорч Чингис хааныг дагаж тий Дундад Азийн Бухар, Самарканд зэрэг одоо энэ эдгээр одоо хоризм улсыг мөхөх аян дайнд бол тэр чигээр нь оролцсон гэдэг зүйлийг бас харж болж байгаа. Ер нь Чингис хааны амьд ахуйдаа хийсэн бүхий л дайнууд тулаанд нь тий боорч бол байнга хамт байсан гэдэг зүйлийг хэлж байгаа. За судрын чуулганы бас нэгэн мэдээгээр нэг ийм баримт байдаг. Тэр нь юу гэхээр нэгэн удаа Чингис хаан ноёдынхоо ахлаач боорч ноёноос эр хүний жаргал гэж юу вэ гэж асуусанд боорч эр хүн одоо хүртэл уяатай байж өвөл үц хөд нь гуйжаад өдгөө дахин өдөлж эхэлж буй шонхроо аваад харгам сайд хүлгээ унаад дэлхий дэлгэнэж байх цагт цагаан толгойд шууг авлаж сайн хувцас өмсөж явахыг хэлнэ гэж хэлсэн байгаа байхгүй. За ингээд Чингис хаан бол хэд хэдэн хүмүүсээс асуусан байдаг. Тэгтээ өнөөдөр бол нөгөө Сэдманд боорч учраас боорчийн хэлсэн үгэн дээр л төвлөрч байгаа. За ингээд 1226 Чингис хаан Тангууд иргэнийг бас дайлаар мортоход энэ үед нь бол боорч мөн л адил дагалдан явж ирсэн. Гэхдээ одоо энд нэг зүйл гарч иж байгаа. За энэ Тангууд улсын энэ аян дайнд бол ноён Ашаа гамбуг бол хулан ууланд бол боорч те ихэд ялж Тангууд улсыг мөхөхөд чухал хувь нэмэр оруулсан гэж хэлж байгаа байхгүй. За одоо нэг нөхцөл байдал байгаа. Ер нь бол бүх түүхүүдийг те Чингис хааны аян дайн байлдан дагуулал энэ бүх түүхүүдийг харж байхад 1206 оноос хойших дайн гэдэг ч юм уу. Тэрнээс өмнөх дайнд ер нь боорч бол яг дайны стратеги төлөвлөгөөг арт талд нь хариуцаж хийдэг хүн байсан болов гэдэг сүүлийн үеийн судлаачдын бас нэг таамаглал байгаад байна л да. Яг нөгөө нэг зэв шиг, сүбэдэ шиг нөгөө дайнд ингэж нөгөө гардаж оролцож гавья одоо гэдэг ч юм уу тий яг ингээд Сүбэдэ Баатар ингэж явж байсан хоризм шахыг тэгс сүрдүүлж байсан гэдэг ч юм уу зэв жанжин ингэжсэн гэсэн түүхэн үйл явдлууд айгүйх олон байдаг шүү дээ тий. Тэгтэл боорчийн талаар яг энэ дайнд ингэж оролцоод ингэж сэлмээ суглаад гэдэг ч юм уу тий энэ үйл явдал байдгүй учраас магадгүй нөгөө Чингис хааны хажууд нөгөө зөвлөх жанжин маягаар тий бүр ингээ хамгийн том албан тушаалтанд гэдэг ч юм уу байсан байх магадлал өндөртэй болчиход байгаа. За ингээ боорчин яг хизээ таалалт өгсөн талаар бол тий ингээд янз янзын одоо таамгууд байгаад байдаг. Өгөөдөө хааны үед насарсан эсвэл одоо ингээд Чингис хааны дараа төд бодлогоо насарсан гэдэг ч юм уу тий ийм зүйлүүдийг хилээд байдаг. Гэхдээ боорчийн үр удам бол Монголын төрд үе уламжлан бас зүтгэж ирсэн. Ихян улсын үед ч гэсэн Хишгтэн цэргийн 2 дугаар ээлжийн ахлагчаар одоо бас ажиллаж исэн хүмүүс байдаг. Ер нь боорчийн удмынхан бол яг л Чингис хаан болон түүний залгамжлагчид тий Монголын эзэнт гүрэн Юан гүрний үед ч гэсэн төрийн өндөр албан тушаал хашж исэн гэдэг бас онцлогтой байдаг гэдэг. За тэгээ хоёулаа энэ хүрээд ер нь боорчийн тухай нэвтрүүлгээ жаргая да тий. За тэг. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар өрх бүрийн хэрэглээ уяг гурил хамтран ажиллалаа. За нэвтрүүлгийн маань хаа бүхэн маань Од мөндөр сувгийн маань YouTube хуудасаар за мөн дээрээс нь NTV телевизээр мөн 83.3 болон 107 гэсэн хослолгооноор хүлээн аван сонслоо. За энэ хүн нэвтрүүлгийг бид бүхэнд Америк сургуулийн түүхийн багш Маратхан Бэлтэн өргөдгөө. Танд баярлалаа. За баярлалаа. За дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм.
Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны данс байгаа. 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.